За сайн байцгаана үзэгчдээ та бүхнийхээ өнөөдрийн амар амгалан айлтгах мэндчлээ ТV 10 телевизээс бэлтгэх өргөдөг хөгжлийн хөтөлбөрийн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод байна. За студид улсын хурлын гишүүн Асан сайхан самбуугаарч танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За хоёулаа өнөөдрийн ярилцлагаар за 1992 оноос хойш Монгол улсын эдийн засаг хэрхэн яаж явж ирвэ гэсэн асуултаар хоёулаа ярилцлага эхлэе. Одоо 92 оноос хойш одоо өнөөдөр хүртэл Монгол улсын эдийн засгийг яасан бэ гэж асууж байна да. Би бол 90 оноос гэж хэлмээр санагдаж байна. 90 оноос тооцох юм бол одоо 30 жилийн дотор манай улсын эдийн засгийг жоохон ямар байж байгаад ямар байдалд хүрвэ гэж. Тэгэхээр зөвхөн ерөөсөө 92 оны хооронд энэ хамтарсан засгийн газар гэж нэг юм байгуулсан юм. Бямсрангуугаар ахлуулсан. Дагаад харж ном болдог тэргүй шатар сайд дөрөлгөж өгч шатар сайдтай. Эндээс л манай эдийн засгийн уналт эхэлнэ. Монгол банкнд байсан жоохон алтаар дийлэрдэд одоо энэ зол жаргалын ах жаргал сайхан гэж нэг тэр шүүхэрд нэг гэж одоо жанжин зөвхөн авч энэ төр тавсан. Яг энэ тавл хийгээд энэ эдийн засгийг онорж авах яг энэ хүнд байдал руу оруулж явах үед л би одын гүцээр хэрэгжилтэн гэж ажиллаж байсан. Тийм учраас би одоо тэр үеийн юм бол ихэнх их сайн санаж байна. Ялангуяа эдийн засгт холбоотой. 92 он жасрын ерөнхий сайд болоод манай одын гүцээр гэж захиргааны ажилчтай Монгол улсын эдийн засгийн талаар танилцуулж баасан ч өгдөг нэг нийслэлийн засаг дарга сонгоод өөрөө ирж сонгоод тэгээд хамлж захирамжаа уншичаад тэгээд Монголын эдийн засаг юм ямар нэгдгийг нэг товч танилцуулж байсан. Би тийг одоо их сайн санаж. Тэр хурал дээр би өөрөө суучсан. Би одоо зүгээр за мундаг эдийн засагч нар Монгол улсад байдаг л байх. Хүн болгоо адилгүй янз бүрээр бодож байгаа баг. Тэгэхээр би бас нэг өөр юм гэсэн бодол Монгол улсын эдийн засгийн талаар өөрөө бодож явдаг. Хэдийнээс онж эхэлсэн тийм ээ. Тэгээ ямар замаар явсаар байгаа одоо өнөөдөр би энэ 2019 он дуусах гэж. Тэр энд нэг ийм тоо байдаг юм. 1990 онд Монгол улсын төгрөгийн худалдаа авах чадвар их өндөр байсан. 1 литр бензин 43 мөнгө байсан. 3 төгрөг 86 мөнгө $1-тай танилцчихсан. 90 онд шүү дээ. 90 онд. Тэгээ одоо 89-с 90 оны. За тэгээ 90 онд тэр хамтарсан засгийн газар байгуулсан, Бямсрангуй ахалсан. Ингээд төр засгийн газар байгууллаад ингээд энэ 2 жилийн дотор Монгол улсын эдийн засгийг унгах хамгийн том мэхийг одоо Бямсрангуй ахлаад ерөнхий сайд ахлахаас ахал мэдхгүй гэж байхгүй. Гадны санхүү эдийн засгийн байгууллагын шахалт авчлагаа Монгол төгрөгийг заасуулсан. $1 $3.86 мөнгөд эзэжсэн. Тэр 20 дугаар тогтоол гараад шууд 44 байсан ерөөсөө $1. За энэ хэдэн хувь өсөж байгааг та энэ сонсож байгаа тооцоолж өөрөөсөө тооцоод үз. Би цаг юмных үүднээс одоо ярьж байна. За тэгээд 92-оос 93 оны хооронд ганцхан жилийн дотор 305 төгрөг 6 мөнгө болсон. 94 он гэхэд 447 төгрөг 63 мөнгө болоод 96 он 789 болоод 73 мөнгө. Ингээ 98 онд 1000 хүрлээ гэж бид нар их орилсон. Хүрхгүй ч гэж их ярьсан тэр үеийн засгийн газар. Ингээд яг 98 онд 1021 төгрөг 81 мөнгө болоод ингээд энэ доллар гэдэг Америкийн мөнгө энэ цаас өссөн жил дараа л өссөн. 2008 онд нав улсын хурлын гишүүн байхад нэг нүүрс 5 нүүрс нэг Чалко компани ахиухаа авч
1437 төгрөг 90 мөнгө байсныг унгаж 1265 төгрөг 50 мөнгө болсон. Энэ 2 жилийн дотор 10-аас 8-аас 10 оны хооронд. За тэр үед бол Монголын эдийн засгийг 10% жилээ өсөлтөд гарлаа сайн эдийн засаг гэж. За гадныхын нэг удлаа хөөр гэж ярьсан манайхаж өөрсдөө өнгөрсөн. Энэ бол зөвхөн тийм хөөсөн эдийн засаг байсан. Ингээд 2012 оноос 1265 төгрөг 50 мөнгнөөс одоо шовт өссөөр байгаа өнөөдрийн байдлаар 2732 төгрөг. Ингээ 3000-ын даваан дээр одоо ирчгээд ингээ байж байгаа. За энэ хооронд одоо их олон засгийн газар дөрвөн ерөнхийлөгч, их олон их хурлын дарга, их олон улсын их хурлын гишүүднэр ажилласан. Энэ улсыг хөгжүүлэх гэж. 7 удаагийн их хурлын сонгуул, 7 удаагийн ерөнхийлөгчийн сонгуул болсон. Олон одоо ард түмэн итгэж дадараалан сонгосон. Тэгээ яг өнөөдрийн байдлаар бид нөгөө гой хүсчихсэн зах зээлийн эдийн засаг явдаг журмаараа яваагүй. Ийм одоо аюултай байдал төссөн. За энд хариуцлага ярих юм бол одоо хинбэ маш их хинбэ. Энэ долларыг одоо жишээлбэл хайшийн одоо Монгол төгрөнд долларын хайшийг тогтвол одоо барих. За Монгол төгрөгийнхөө худалдаа авах чадварыг хэвэнд нь барих. Улмаар одоо бүр сайн ажиллаж яд эдийн засгийн өндөр тооцоотой цаг наргүй ажиллаж яд Монгол төгрөгийн хайшийг худалдаа авах чадварыг өшөө дээшлүүлэх тийм болцоо одоо ерөөсөө хийгдээгүй гэж үзэж байгаа юм л да би. Одоо тэрний хамгийн зөвхөн нэгдүгээр жишээ нь битээ энэ 386 мөнгө байсан доллар 2732 болтлоо. Энэ хооронд энэ 30 жилийн хугацаанд ингээд ажилласангүй гэж байгаа юм. Ажилласангүй. Өнөөдөр амьдрал ягаад бид нэг ийм бүрэн сунаад элдэ хүмүүс нэг өөрсдөө жижиг дунд үйлдвэр хөгжүүлж малаа өсгөх гэж нөгөө Монгол хүн нэг өөрийнхөө хар ухаанаар өнөөдөр ингэж амьдарч байгаа болохоос биш. Тэр засгийн зэмжлэг ерөөсөө аваагүй. Авсны улсууд нь бол одоо мэдээлэлт их ойр байдаг. Ийм улсууд бол хэтэрхий их авсан дэмжлэгийг. За энэ нь бол одоо жишээ зохих хууль ёсны дагуу биш, улгаан замаар авсаа, баяжсаа, иргэд ерөөсөө одоо хөрөнгөчөндөө хоригдлол бий болгож чадсангүй. Өнөөдөр Монголын ард түмэн дэлхийн улс орнуудтай харьцуулах юм бол хамгийн их бухимдалтай, хамгийн их нервтэй ийм улс болцоод ингэ байж. Бие биенээ харж чаддаг. Бие биенээсээ бүгдээр хараад болцсон, өрнцөглөнд баригдсан. Бүгдээр сууж байгаа орон сууцны зээлтэй. Авж байгаа зайлн зээлтэй. Тийм ээ. Татвар төлөгчдийн мөнгийг одоо нийгмийн бусад эмзэг хэсэг хуваарлах ёстой улсууд нь мөнгөний дээгүүрэн дээрмтэй булгаа хийгээд одоо ингээд зүгээр Монгол улсын их хурл дээр чөлөөтэй ярьдаг ийм 4 жил өнгөрч шít. Чи тэдийг авсан, тэдийг хийдсэн, чи тийм Монгол улсын салбар газартай. Тийм ээ. Чи ингэж газина тоглодог. Чи ингэж мөнгө иддэг энэ төр гэдэг одоо ямар ч мөрдөн байцаа гэж прокурор шүүхийн одоо хэрэггүйгээр зүгээр тэр улсын хурлын зангинд ард түмний амьдралыг сайжруулах талаар ярих ёстой улсууд. Биеийнхээ иджүүлсэн улгаан хийснийг Хилэн Далангуй Монголын ард түмэнд ингэ танилцуулсан. Энийг юу гэж Монголын ард түмэн нэрсэн бэ гэхээр жидүү гэдэг нэр өгсөн. Өнгөрсөн 4 жилд хууль улс Монгол улсын их хурл ажиллалаа. 60 тэрбумаар төрийн албан тушаалыг үнэлсэн итгэрдүүд нь одоо янз бүрийн шалтгаанаар ярьж байгаа одоо тэгээд бараг суллагдаж байгаа шүү дээ. Тэгээд зарим нь одоо их хурлын гишүүний талбайн дээр нуугдаад ингэ байж байна. Хууль ус засгийн газар ажилласан. Энийг бол юм мэддэг улсууд бол одоо тэгж ойлгож байгаа гэж бодож байна. За улгаан хийж дээр мийсэн
энэ гинт этгээдүүдийг манай хуулийн байгууллагын улс төрийнхний хараанд энэ дарамт шахалтанд байгаа учраас танд ажиллаж өгч чадахгүй байна. Айдастай байна. Шүүгч нар айдастай байна. Прокурорууд айдастай байна. Цагдаагийн одоо мөрдөн байцаас хэрэг шалгах илрүүлэх хүмүүс айдастай байна. Хэрвээ одоо өксөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй шууд ажлаас нь халдаг. Одоо тэрний хамгийн дол жишээ нь би одоо тэр Инсарын гэж эмэгтэйгийн нөхрийг нямд орж одоо зүгээр ажиллаж исэн хүнийг одоо тэр хаалсан учраас эхнэр нь тэмцэж байна шүү дээ. Доолдол тэмцээд. Энэ бол нэг жишээ зүгээр ганцхан жишээ. Зүгээр жишээ яриг бол маш олон бий. За ингээд энэ 30 жилд одоо Монгол улсад хохирсон хохирол одоо юу вэ гэдэг ингээд яхаар гинт итгэдүүдний энэ за Монгол улсын төсөв бол Жагсарган засгийн газрын үед л ерөөсөө маш их эмзэг бага. Ер нь тодорхой биш тийм байлаа. За өнөөдөр бол яг 10 их наядаар яригдж байна Монгол улсын төсөв. За гэвч нөгөө саяны минут битэрэн дээр графикэн дээр яасан долларын өсөлттэй холбогдуулаад ингээд авч үзэхэр зэрэг Монгол улсын төрийн албанд ажиллаж байсан буюу энэ Монгол улсыг удирдах ажиллаж байсан төрийн өндөрлгүүд яамны сайд нар, гэрийн нарийн бичгийн дарга, дид сайд нэртэй хүмүүс, газар хэлцээний дарга нар, улсын хурлын гишүүд нар, улсад очуулсан хохирлыг авилгалтай зэмжих газар албан ёсоор зарласан. 12 их найд төгрөг болжээ гэж. Энэ 30 жилд. За энэ 12 их найд төгрөгөөр юу хийх байсан бэ гэвэл бүр энэ Улаанбаатар хотыг 21 аймагт хангалттай хөгжүүлэх юм бүрэн болцоо. Бүх аймагт дулааны цахилгаан станц барих боломж байлаа. Бүх аймгийг нийслэлтэйгээ хатуу уучлалтай замаар холбоо дуусчих байлаа. Улаанбаатар хотод 750 мянган айлын орон сууц байцгаах байлаа. Манайх одоо 180 мянган өрх одоо яндан яриад ингэ байж байгаа тийм ээ. Энэ айлын шин одоо хангалттай оруулаад аймгийн төвөө бүх аймгийн төвийнхнийг орон сууцжуулаад бүр цаашлах юм бол одоо цахилгаан станцаа барьчих байлаа бид нар тийм үү. Энэ төмөр замуудыг барьчих байсан байна. Одоо ийм 12 их 80 төгрөг одоо долларын нэрээр хэлбэл 12 тэрлэн төгрөг. Энэ их хэмжээний мөнгө хийхгүй. Хохироожээ. Улсад ийм хохирол учруулсан байна. Тэг ийм хохирол учруулсан авилгалчдын өнөөдөр ерөөсөө явсан хүн байдаг шоронд. Хятад бол одоо жишээ нь ийм хүмүүс аль хэдийн сааслагдсан. За ингээд энэ Монголын төсөвтэй 1 жилийн төсвөөс илүү одоо жилийн манайх 10 их найд байж байгаа. 12 тэрбум төгрөгөөр ингээ охироцсон улсууд өнөөдөр бидний дунд одоо дахиад одоо дэвшнэ гэж улсын хурлын гишүүн болно. Ингээ одоо яг энэ өдөө аймагны улсын хурлын гишүүнийхээ ирэх юм бэ? Одоо уруулан ашиглаад бэлэг бадрах одоо нөгөө юм дараагаад ингээ явж байна. Энэ бол одоо тоолийн харамсалтай байна. Одоо Монгол хүмүүс одоо энэ юу бол одоо юу мэдж байгаа гэж бодож байна. Болж бол одоо энэ юм авмааргүй байна л да. Буцаагаад ачаа явуулах хэрэгтэй нөөсөнд нөгөө. Сонгуульд ажилласан улсууд чинь би дөрөв би яг бүгдээр бие биенийхээ эдсэн унсныг одоо ямар ч тийм хуулийн байгууллагын оролцоогоор илрүүлээд их хурал дээр бүгд хэрэлдсэн шүү дээ. Дуудалцсан шүү дээ. Оюун орлыг чи төчнөө шонхор зарсан гэж их хоёр хэлсэн шууд. Чи богдуулын одоо амыг тойруулаад төчнөө ам өгсөн. Чи тэр Кувейтийн тэр юуны олон нийтийн байгууллагын тэр 3 давхар байсан байдгийн тэр богдуулын үрд. Тэрийг одоо тэр Эрдэнэт гэж ерөнхийдөө дэсэн нөхөр бишээ оюун орлын дөрүлээ нийлж хагаад ховд авцсан байна. Энийг одоо шийдэж байгаа юм хаалга. Тэг мөн энэ дээр одоо дэвшнэгэл явж шүү дээ. Тэгж. Сэлэнгэд дэвшин. Тийм ээ. Энэ одоо тэгээд манай энэ одоо хууль хяналтын байгууллагууд бид түрүү хэллээ. Өөрсдөө улс төрийнхний дарамтанд байгаа учраас
эдгээрт буруу өгөхд аюу хэцүү байна. Эднэрийг ер нь өнгөрсөн 30 жил одоо ер нь дарамт чахалтанд байж ирлээ. Эднэрийг ер нь яаж чөлөөлөх, яаж улс төрөөс ангид байлгах юм. Ингэж ажиллаа хийх юм байгаа шүү. Энэ хоёр намыг бити сонгоол гэж. Ерөөс ганцхан үлгэр байна шүү дээ. Одоо би энэ телевиз үзэж байгаа энэ улсууд. Үгүй энэ хоёрыг нэг удаа бити сонгоод өгч хэлэх гэж байгаа. Тэгсэн энэ хоёрыг ингээд сонгох юм бол хамтар засгийн газар байгуулаад ахаад энэ бүгд төрөвчнийг болцсон. Энэ телевизээр харахад хэрэлдээд байгаа чинь шал худлаа байхгүй. Энэ жүжигийг одоо ерөөсөн манайхан энэ жирийг ерөөсөө ойлгож өгөхгүй. 12 тэрбумын хохирлыг одоо хэн илүү их хохироосон байна гэхээр энэ авилгалын хэрэгт холбогдсон шалгагдсан хүмүүсийн 72.8% төрийн албан тушаалтан эзэлж байгаа байхгүй. Манай төрд ажиллаж байгаа улсууд энэ 72.8 баг 73%. Энэ 12 их 80-ыг хохироожээ. Энэ бол улс хохироод байгаа юм биш. Энэ Монголын ард түмэн хохирч байгаа. Одоо тэгээд тэр энэ хохирлын энэ хулгай хийсэн мөнгнөөс өөрсөнд нь буцаагаад эргүүлээд хулгай мөнгийг өөрсөнд нь тарааж өгөөд бетан сав болгож өгөөд, гурил будаа болгож өгөөд, биелэн гар дээр нэг 20-30 мянган төгрөг өгөөд ингээд өөрсдөө чинь хуураад байхад эдгээр хууртагтал өгöd. Баярлалаа аваад идэг. Өөрсдийнх нь юм манай гişүн сайн, манай гişүн мундаг. Ий чи өөрөөсөө бодит байдлын нэг төгрөг гаргадаг юм гэдэнс чинь. Өөрсдөө нэг төгрөг гаргахгүй. Энэ дээр би бас танаас нэг юм асуухад та бас гадаад дотоодор их явдаг хүн. Гадны улс төрийг бас судалдаг хүний хувьд нэг зүйлийг асуухад яг гадаад улс их орны тэр авилгаштыг байрдаг, тагнадаг, чагнадаг, хариуцлага хүлээлгдэг тэр авилгатай тэмцэх газар ч юм уу те хуулийн байгууллага нь улс төрөөс ангид байдаг. Хэрхэн яаж энэ хоёрыг зохицуулсан байдаг болов? Тэр ерөөс улс төрөөс ерөөс бүр ямар ч хамаарлаггүй. Бүр тусдаа одоо тэр чинь ийм байх юм. Гүйцэтгэх албаны ажилчид байж байна. Тусдаа. Мэргэжлийн хяналтын улсууд байж байна. Татварын улсууд байж байна. За тэгээд тэнд дотор мөрдөн байцаагч нар байж байна. Прокурор нь байна, шүүхэн байна. Ингээ ийм баг тусдаа ерөөсө зөвхөн энэ төрийн мөнгөийг идэх нь үү, ууж гин үү, идэж гин үү, авилгал авж гин үгүй юу? Зөвхөн нэг тусгай тийм зарим комисс гэж нэрлэдэг юм байна. Зарим нь халб гэж нэрлэдэг юм байна. Зарим нь товчоо гэж нэрлэдэг юм байна. Тийм байж та. Тэгэхэд чи манайх яаж нөхөр авилгалтай тэмцэх газар гэсэн байгуулсан олон улсын конвенцэд нэгдсэн гэсэн нэр зүүгээд тэгээ нэг 20 хэдхэн мөрдөн байцаа шүү дээ. Энэ 20 хэдхэн чи яаж энэ олон энэ 72.8% манай төрийн албан агч чинь одоо хэдэн хүн байна? 200 мянган байна шүү дээ. Яаж эдгээр байцаа? Энэ 72.8% энэ төрийн албан агч нарын өдөөсөн энэ гэмт хэргийг манай авилгалтай тэмцэх газар ажиллаад шалгаад нөгөө 12 тэрбум төгрөгнөөс чинь дөнгөж 376 саяыг нөхөн төлөвсөн байна. За энэ нь нөгөө улсын тохиолсон дээр 11.9 тэрлион төгрөгийн чинь 0.1% ч хүрдэг бай. Ерөөсөө 376 сая. Энэ манай авилгалтай тэмцэх газрын одоо юу яасан ажил. Тэгээ манай авилгалтай тэмцэх газрын хийсэн ажлын авилгалтай тэмцэх газрын манай ажилтан албан хаагч нар бид нар авилгалтай тэмцэхэд хүч хүрэхгүй байна гэж хүртэл хэлж чадахгүй. Хүч хүрэхгүй байна, хүчээ нэммээр байна гэж одоо хэлэх тийм зүрх алга байна шүү дээ. За дээрээс нь за нөгөө лоорчдын эдсэн мөнгийг Вашингтонд төлөвлөж байгаа. Жасны Батхүү гэдэг хулгайчийн мөнгийг 40 сая Америк долларыг Монгол банкны нэрвэлсэн ханшаа төвөрөгч шилжүүлвэл 105 тэрбум 266 сая 200 мянган. Эрдэнтийн асуудал. Нөгөө Эрдэнтийн нөгөө гарын өсгөх дуурайлага хийдсэн. Энэний 40 сая мөн ард түмний мөнгөөр засгийн газар одоо байр заалталтаа төлөгдсөн сууж. Тэгээ энэ хулгайч одоо тэр юу мөн одоо хаана байгаа юм бэ? Нөгөө олон хулгай хийсэн коллег их олон хөрөнгө байсан. Одоо энийг яг л зүгээр авилгалтай тэмцэх газрын шүүх цагтаас ирэл ажиллажлаа байх. Тэгээ энийг чи хамгаалаад ингэ байлгаад нэмэлт төвжүүлээд ингэ байлгаад байна шүү дээ. Тэгээ одоо энэ шийдэгдэхгүй ингээд хэдэн жил болж байна гэж байна.
6-7 жил болж байна тий. Тэгээд лойрч одоо ингээд яваал гэдэг. Амьд яваал. Тэгээд энэ одоо ингээд энийг ингээд төлчихөж байгаа. За тэрнээс гадна энэ 17 энэ 11.9 их найдаас гадна манай Монгол улсын ерөнхийлөгчийн зарласан авшаар гэж нэг том асуудал ажил бий. За Монголын ард түмэнд ноогдох ёстой. Монголын ард түмэнд өгөөж өгөгдөх ёстой. Энэ уул уурхайн салбарын мөнгө орж ирдэг. Тэгээ энэ бол нэг 17 тэрбум орчимд Америк доллар гэж байна. За энийг одоо та бүхэн өөрсдөө энийг үржүүлээд Монгол төгрөгийн шилжүүлдэг. Нөгөө 11.9 их найдаас ч бараг илүү их илүү. Тэгээ энэ мөнгийг одоо энэ уул уурхайн салбарын энэ лойрч чинь гаргачихад нөгөө мөнгөний нааш нь оруулж ирдэг. Бүгдөө энэ оюутлын жишгээр борлуулсан орлого Монголын банк руу орж ирдэг. Бүгд одоо тийм жишгээр явж байгаа шүү. Тэгээ энийг ярьдаг ерөнхийлөгч жаалаа. Би одоо бүр гайхаж байна. Гайхад. Өөрөө хийж үзег болохоор дааж мэддэг. Энэ Монгол улсын ерөнхийлөгч их хурлын дав ерөнхий сайд өөрсдөө төрийн 3 өндөрлөг гэж нэрлэлцсэн. Тийм албан тушаалаар нэр. Ямар ч гарч ирсэн ерөнхийлөгч их хурлын дав ерөнхий сайд энэ хоёр талгын талаар ерөөсөө юм ярьдаг. Би энийг ерөөсөө учрын алдав. Бид нэг 6 хүн нэг эсрэг санал өгсөн. Даас өөрөө нэг сайд болж авсан. Тэгээд амаа өдүүлээд алгуулсан. Ган хуйг гээд арчсан намын нэг сайд болсон. Амаа өдүүлээд алгуулсан. Бортон навартай баахан нэг сайд болж аваад бас алгуулсан. Гэх мэтлээ. Офшор дээр асуугаад за монголчууд энэ офшор гэдэг юм тэгээд за ийм хоёр том хохирол Монгол улсад учирсан. Тэгээ энэ мөнгө оруулж энэ ард түмэнд үйлчлүүлж чадаагүй учраас өнөөдөр бид нэг ийм бухимдалтай ийм ядуу бүгдөө ингээ өрөнд баригдсан. Дээшээ тэнгэр хол доош ядуу гэдэг юм болцсон. Тэгээ одоо энэ сонгуулаар энэ их хурлын гишүүдэр бүгд ингээд очиод одоо юм өгөөд байхад аваад байх. Тэгээ энэ хулгай имийг одоо битээ аваач гэдэг байна. Хулгай хар мөртөө гэж Монголын зөвлөсөн үг бий. Өгсөн ч тэр авсан ч тэр хар мөртөө учраас ерөөс амьдрал үлдэхгүй дээ. Хадагдлаар өвчин зовлонгоос салахгүй шүү. За ийм л одоо товчгоо би ярьж штэ телевизний цаг бага тэгээ их нуршуу одоо нэг энэ утгаараа энэ улс төрчүүлээ ярьж байгаа юм бол жирийн хэрэгэн хүн ойлгохгүй учраас би ийм их товчгоо ийм асар том хоёр хохирлыг Монголын ард түмэн энэ 30 жил амссан учраас мөнгө алдсан учраас хөгжсөнгүй. За өнөөдөр яг өнөөдрийн төвшингийн амьдрал бол Монгол хүн яг бор зүрхээр өнөөдөр бид нар амьдарч байгаа. Өөрийнхөө нөгөө дөрөвний миний Монгол хүний нэг төрөлхийн хурц харуулах нь байгаа юм Монголд. Тэргээр бид нар амьдарч байгаа. Тэсвэр 40-ээр нь тэр утсан дээр л явж байгаа. Хурц харуулах Монголд нэг аз ул заяасан тэргээр нэг хамтаж амбулээр ингэж бие биенээ дагаж төвшиж амьдардаг учраас үдээс эрэхтэй ингэж нэг зээлийн солгоо өрөлтөй бүрүүстэй амьдарч байгаа чинь. А лойрчд бол 370-80 сая машин унаад тэр мөнгөөр хөгдөө зөөгд ингэж байцлаа л да. Энэ офшор дээр нэг зүйл асуугаад за монголчууд офшор гэдэг зүйлийг мэддэггүй байхад офшор гэж юу юм бэ гэдэг зүйлийг та бас улс төрд байхад хэлжсэн хүний хувьд яг энэ офшор бүсдэх тухайн улс орнуудын холбогдох байгууллагуудтай хамтраа за энэ хууль бус мөнгө юм а хууль бус мөнгийг ингэж хадгалж байна энийг иргэн татаж төвлөрүүлэх хэрэгтэй байна гэд хамтарч ажиллаад оруулж ирэх тийм боломж болцоо байдаг юм. Офшороос тэгж мөнгө буцааж оруулж ирэх тийм хэцүү зүйл үү? Яг ажиллагаа их орно л доо. Нэг зөвөрт одоо тэрийг мөрдөж байгаа мөрдөн байцаагчнаас хэлний асуудал гарна. Чадвар. Эдийн засгийн нийтлэгийн асуудал гарна. За тэгээд маш их туршлага бас шаардлагдан. Болохгүй биш шүү дээ. Болно шүү дээ. Би зөвхөн ерөнхийлөгч баталгааг энэ талаар ажиллаж байгаа гэж би сонссон. Ажиллаж байгаа гэж сонссон. А зөвхөн үр дүнгийн энэ хүн өөрөө хийжээ танилцуулах нь тэрийг бол бид Монголын ард түмэн хараас сууж байна. Би ажиллаж байгааг сонссон. Огт ажиллаагүй биш. Гэхдээ
үр дүн нь одоо жоохон ямар гарах вэ гэдгийг энэ юм өөрөө л зарлах байх. Тэгж бодож. Тэр одоо заавал өнөөдөр тэрийг би ингэж ажиллаж байгаа тэгж ажиллаж байгааг ярьж байгаа. Энэ өөрөө бас жоохон нууцын зэрэгэлтэй явагдах ажил учраас. За тэгээд одоо батлага үнэхээр сайн ажиллаад нэг оруулаад ирвэл одоо тэгээд маш сайн байна л да. Исамда үрж байна гэж. За өшөө бас нэг гайрыг. Энэ Фортуна Бат гэж нэг балаа нөхөр байт юм аа. Энэ алтны татварыг гинтэй ашигын татварыг 68% гэж нэг балаа юм гаргаад ингээд энэ алтыг энэ хяналтыг болгоод ингээд тавиад байна. Тэрнээс хойш энэ Монголд нөөцлөгдөг алт 90% орж ирдэг. Тэр тухайд ч одоо хэдэн хувийн татвар авдаг вэ? Зөв зүгээр байсан юм. Улам нэмээд аваачаад ингээд алт олбол орчныг үргээгээд. Тэгээ энэ нөхөр нэг сайд болсны дараа энэ 12 онд 28-нд олон улсын зах зээлээр гаргасан урт хугацааны өөрийн бичиг буюу Чингис бонд гэж юм гаргасан. Сингапурын хөрөнгөний бирждэг бүртгэлтэй 1.5 Америк долларын өрн бичиг байна. Тэгээ энийг одоо эндээс болоод одоо манайх энэ хөрөнгөний бирждэг босгосон энэ бондноос болоод манайх нэг их 336 тэрбум төгрөгийн алдагдлалд орчод байгаа байхгүй хүнд. Энэгээр одоо юу хийсэн бүү юм бэ? Энийг одоо тэр Чингис бондны мөнгнөөс авсан гэдэг их хурлын гишүүдэр байт юм л тийм. Тийм баха. Дандаа их хурлын гишүүд нөө авсан гэдэг юм. 5 тэрбум доллар. 1.5 тэрбумын энэ өнгөрсөн энэ өөрөөр дарсан. Одоо их жил 20 онд 1 тэрбумыг төлнө. Тэгээ одоо тэр төлөх өрийг одоо эдгээр эргэж сонгогдоод тэгээд ахаад олон улсын валютын сангаас хараат болцсон. Эдрээс одоо хаанаас зээлж төлөх юм байна бүүмэд. Тэгээ энэ ингээд явсараад ийм нэг 80-ийн одоо өрөнд орцод одоо ингээд балгаад байж байгаа юм. Манай эдийн засаг нь иймэрхүү л байна дөө. Энэ нийслэл болон улсын дэвсгэрийн алдагдлыг татвар татаасаар за иргэдийн нурууг нь аван байж нөхдөг энэ асуудал дээр та бас. Үгүй энэ одоо тэгээд өөр яах юм бэ? Эцэн олон улсын валютын сан та нараа одоо бид нар ч одоо өөрсдөө энэ санхүү эдийн засгийг мэдэх байцсан шүү дээ. Энэ ч одоо удаж шүү дээ. 16 энэ 12-оос 16-ны хооронд ардсан намыг нэг оруулаад авсан. Нөгөө саарлж ихсалтанд. Тэрийг ардын намын гарч ирсэн нэг өрөөр нэг дард зэвэрлээд дахиад өөрсдөө иргэ орцсон. Тэгэхээр зэрэг энэ өрөөр дараа одоо манай нийт гадаад өр 19.1 хэдэн тэрбум билээ. За бараг 20 шахуу тэрбум болж энэ одоо энэ бараг. Бас ингээд дээр нь 20 тэрбум доллар өөртөө. Тэрний 90% энэ урд өршөд. Ийм л одоо ийм л эдийн засгтай товчгоо ярихад ийм эдийн засгтай л улс байна. 2020 онд нийслэл за бүтээн байгуулалт өрнөхгүй хийж чадахгүй гэдэг зүйлийг за нийслэлийн бас холбогдох албаны хүмүүс хэлжээс энэ юутай холбоотой гэхээр зам авцам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэхгүй гэж ярьж байгаа. За нэмэгдүүлэхгүйгээр болсон. Энэ бас энэтэй холбоотой гэдэг зүйлийг бас ярьж байгаа юм. Энэ одоо заавал энэ иргэдээс ингэж явах юм байхгүй. Уг нь бол манай нийслэлийн жилийн төсөвч нэг 14 тэрбум байна уу? Хөдөлгөөд манай нийслэлийн жилийн төсөв юу нэг их 212 мянган төгрөг л дөө. Нийслэлийн төсөв нэг оног нэг их 212 тэрбум. Тэгээ эдгээр энийгээ бүрдүүлэх гэж сая тэр автомашины замын хоромжийг тэр 5 дахин нэмж 58 тэрбум төгрөг олох гэж үзлээ л дээ. Үзлээ. Яг энэ зүгээр одоо автомашины татвар энэ замын хоромж энэ тэр яг нэмж болно л даа. Нэмж болно шүү дээ. Нэмж болно л даа. Гэтэ энэ эхэлж замын тавьж юм нь хийж өгчөөд тэгээд дараа нь татвар нэмж байгаа байхгүй. Гадна гэж. Бүх юм ингэж хийж өгчөөд
Тэгээд дараа нь татвар нэмж татвараа тавьж байгаа. Манайхан бол дараа нь манай барайгүй зүгээр юу ч ямар ч юм төлөвлөгөөгүй байж зүгээр сансраас авч тоо тавьж ингэчихэд одоо тэр орлогчийн ярьж байгааг бол ямар ч тийм баримжаагүй тоо ярьж илээ шүү дээ. Жишээлбэл одоо энэ 58 төгрөгийг юу юунаас төвлөрүүлж тэгээ юу гэх яг энийг ярьж л байна л л дээ. Тэгэхдээ нарийн тооцоо судалгаа байхгүй ямар ч зураг төсөв тэнд хийсэн юм байхгүй зүгээр л цээж нэг банк цээжээр явж байгаа. Тэгсээс ийм ажлыг хийгээд ийм хөрөнгө орох юм аа энэ зураг төсөв нь байна гэдэг уг нь тэгж ярих ёстой шүү дээ. Нийслэлийн орлогч нар гоо тэглэг байх. Тий. Төсвний одоо бид нар хийсэн төсөв нь энэ байна. Тэгээ энэ төсвийг одоо хийж гүйцэтгэхэд иргэдийн сайн сайхны төлөө юм хийхэд энэ төсөв ийм гарсаа. Одоо жишээлбэл 500 сая төгрөгөөр ийм дугуйн зам хийх юм аа. Төсөв нь энэ байна гэж ярих хэрэгтэй. Ямар ч зураг төсөв, тооцоо, судалгаа юу ч байхгүй. Зүгээр нэг хэдэн нэр яриад тэдэн тэр юмыг авах байсан. Одоо энийг чи хийж чадахгүй. Шууд хэлчихье гэж юм. Тэг хийж чадахгүй шууд хэлчихье гэж юм бол одоо ажиллаа өгөх. Тэр хүн өгөөд энэ чинь ер нь бол би өөрөө хотын цаграганд ажиллаж ирсэн хүний хувьд хуучин байхад заавал мэрэгчлийн хүн ажилтдаг байсан ямар нэгэн салбартаа. Заавал мэрэгчлийн. Тэгээ одоо дадлага нэлээд туршлагатай болцсон тийм хүмүүсээс ахлаж тавьдаг удирдлагуудын тийм дэг журамтай боловсон хүчин нөөцтэй байсан. Одоо бол тийм байна. Өөр ангаагаас гинт сонгогдоол үрдэрсэн нийслэлийн орлогч. Тэгээ нийслэлийн хамгийн том орлогчийн ажил бол энэ дэд үтс хариуцсан орлогч. Маш их хөрөнгөөр аюул том бүтээн байгуулалт хийх ёстой. Маш өндөр туршлагатай, мэдлэгтэй, боловсралтай ийм хүн хийх ёстой байхгүй юу? Тэгснээс одоо зөв нэг аймагаас сонгогдоод ирсэн хүн хийдэг ажиллаж биш. Дэд үтсийн орлогч, хариуцсан орлогч гэдэг хүн бол ингэж одоо улс төрийн албан тушаалаар тавигддаг юм биш. Тэгэхээр одоо тийм нөөц болсон чинь Монгол Ардын нам байхгүй шүү дээ одоо. Ардчлал намдч байхгүй. Дандаа одоо нэг сонгуулиар зүтгэсэн сонгуулиуд дээр ажилласан ийм хүмүүсийг албан тушаал дээр ингэ тавиад байхаар зэрэг ерөөсөө мэргэжлийн улсууд чинь ерөөсөө энэ мессен дээр чинь гарч ирж ажиллах тийм боломж нь ерөөсөө өгөхгүй. Тийм учраас энэ татварыг ингэ зүгээр байж байгаа л нэмлээ гэдэг одоо энэ хүн ч очирдээ шүү дээ ямар ч хүн. Тийм биз дээ. Яг юмар дийлсүүлж байгаа юм шиг тийм сэтгэл төрүүлж байгаа байхгүй. Гинтүүлээ цохилж байгаа юм шиг. Ийм шалтгаанаар миний төрөний хэлдгээр зураг төвшөөг танилцуулаад тэрийг одоо бүр жилийн өмнө танилцуулаад одоо 20 онд хийх ажлыг 18 онд танилцуулсан гэж байна. Урьдчилаад Монголын албанд Улаанбаатар нийслэлчүүдэд тэгжиж одоо мөнгө хөрөнгөлж ажлыг хийчихэд дараа нь одоо иргэдээс ийм ажил хийчлээ одоо энийг ажлыг хийхэд тэцний төгрөг орлоо тийм учраас ийм татвар нэмэхээс өөр нэмэх ёстой гэх юм бол одоо монголчууд өгөхгүй энэ төгрөж явна гэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ ажлын зохион байгуулалт дэг журам гэж ерөөсөө юм байхгүй юм аа. Энийг ийм асуудал байна бас төсвийн мөнгийг хийдимээс салхинд хийсэгдэг. За төлөвлөсөн тооцоолсон ажлаа судалгаа шинжилгээгүй явуулдгаас болоод одоо их хэмжээний мөнгө салхинд хийж байна гэдэг асуудлыг ярьж байгаа. За 800 орчим сая төгрөгийн шар хашлагны сэдв дуусах байхад дөнгөж саяхан Сүхбаатарын за төв талбайд бас 150 сая орчим төгрөгийн боржин чулуу барьшуулад авлаа. Энэ дээр та бас ямар харин би сая дөнгөж сая ярьлаа шүү дээ. Ажлаа мэддэггүй ямар ч одоо зохион байгуулалт байхгүй тооцоо судалгаагүй нэг хийсвэр тоо тавиад тэгээд тэрийг ажил хийх чинь гэж ярьдаг юм уусууд ийм байдалд орохгүй юм. Одоо тэрийг төв талбайгаа хамгаалж байгаа гэсэн нэг тийм нэр өгч илээ. Гадны халтлагаас хамгаалж байгаа гинэ. Тэгээд тэр чинь бүр зориултаар хийсэн байлээ шүү дээ. Тэгээд одоо алхах гээс хийсэн байлээ. Тэгээд дунд нь юу хангард байна. Нэг тийм юмуд хийлсэн хэлжээ. Гэхдээ юм хийж болно. Гэхдээ ер нь зөвөр би энэ ардын намд байсны үед мэдчихэв. Их олон тийм яриа л ярьж байгаа их олон хүн чинь олон санал хэлнэ шүү дээ. Тэгж хамгийн буруу юм сонгодог. Ерөөсөө тэр бүр
их олон жил болж байгаа. Бид ч хамгийн буруугийн сонгоод. Олон чиг төрөөс хамгийн буруугийн сонгож байна. Тэгээд хамгийн буруугийн сонгосоор бол одоо өнөөдөр ингээд ийм алдагдaltaй гадаад одолтой нийл алдагдал дотоод одоо нөөц болцооны бүүн алдагдал тэгэл одоо энэ иргэд зүгээр нэг стан бор зүгээрэл нэг өдөр шөнийн өнгөрөж ин даа хэцүү байна. За хоёулаа ямар ч үсэн 1990 оноос хойш эдийн засаг за улс болон за нийслэлийн төсвийг ярихад юм байна. За сүүлийн үед бас нэг яригдж байгаа асуудал нь за парламент улсын хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг баталчихлаа. За томсгосон тойргоор сонгуулийг 2020 оны сонгуулийг явуулна гэдэг чинь та бас энэ дээр ямар байр суурьтай байна? Олон төрлийн байр суурь илэрхийлж байна. Та энэ дээр бас 8 онд одоо энэ сонгуулийг ер нь байгаа бүх хэлбэрээр нь явууллаа шүү дээ. Одоо ер нь тийм ээ жижиг тойргоор нэг баахан явуулж үзлээ. Холимгоор 8 онд явуул томсгосон тойргоор 8 онд явуулсан. Дараа нь 12 онд холимог гэж явуулсан. Энэ дараа дахиад бүү жижиг нэг мажиртар гэдгээр явуулсан. Тэгээ одоо тэгээд өөр юм байхгүй болсон. Бүх аргыг хэрэгэлсэн байна. 7 удаа их хурлын сонгуул хийхтэй. Тэгээ одоо ярьж байгаад одоо нэг томсгосон тойргоор үзэл тэгэл нэг ялуул харагдал гэл нэг ийм хууль батллаа. Монголоор тийм ээ. Тэгээ ардснаа тэрийг бас зөвшөөрөд байгаа болтой юм шиг л нэг юм дуурсангүй энэ олонхоор шийдсэн зөвлөлгүй бодвол гэдэг чинь л бүрэгдэрч. Тэгэхээр зөв өөртөө зөвшөөрсөн юм шиг байна. Уг нь бол ер нь зүгээр би зүгээр миний өөрийн хувийн бодол. Ер нь яг зүгээр тэр холимог систем гэдгээр нь уг нь явуулаад дэвшилж үлэн их зүгээр юм бол гэж би боддог. Тэр 26 жиг нөө 30 хувийн ч юм уу 30 хүнийх ч юм уу нийт ард түмнээс тэр нөгөө намаар нэг гаргаж ирээд тэгэхээр нөгөө олон сонгогдсон нөгөө өлөг болсон улсууд тэрлүүн дайрч орж ирж нэгээд сая ардын намаас тэрийг бас ард түмний хил амнаас хаагаад тэрийг бас хэрэгэлсэнгүй л дээ. Уг нь зүгээр соёлтой боловсрсон тийм үү одоо сонгогч нартай тийм улсуудад бол энэ холимог нь бол зүгээр юм л. Энэ ихэнх Европ орнууд холимогоор л явдаг юм л. Эрэг зүйл нь юу вэ? Эрэг зүйл нь үү? Үгүй эрэг зүйл нь ерөөсөө нийтийн төлөө ажиллах л байна. Тэрний. Одоо миний тойрог гэдэг нэг тойргоор хоцтдаг юм байхгүй. Монгол улсыг алсаар нь ингэж харж ажилтгтал хамаг гол юм байна шүү дээ. Тэгээд нэгдүгээр тэр хоёрдугаар тэнд одоо нэг мөнгө тараагаал тэгж гүгдэх шаардлага байхгүй. Нам нь нэр үндтэй. Нам нэр үндтэй байх хамгийн гол одоо шалтгаан нь юу гэвэл ард түмэнд тэгээд тулж ажилдаг. Ард түмэндээ нэр үндтэй. Тэр намын боловсруулж гаргасан мөрийн хөтөлбөр нь ард түмэнд таалагдсан. Тэгээд биелдэг байх юм бол тэр холимог нь бол дээрлээ. Тэгэхээр чи манайх чинь тэгэхгүй байл та. Энэ юм тараад тэр нэг энийг үзэгдэл ерөөсөө энэ Монголын ард түмнийг ерөөсөө хоёр хаваад стан байлж байна. Энийг одоо ганц засахаар ерөөсөө Монголын ард түм өөртөө л ухаарах хэрэгтэй болж байна. Өөр арга байхгүй шүү энэ ерөөсөө. Өөр арга байхгүй. Зөвхөн Монголын ард түмний сонгогч сонгуулийн насны бүх хүмүүс сонгуульдаа ороод тэгээд одоо шинэ хүмүүс шинэ хүчин сонгоод өгөөч гэдэг нэг ийм л арга байна. Улсын хурал парламентод суусан за олон голсон нам өөрийнхөө тоглолтыг хийдэг. За 2008 оны сонгуулиар томсгосон тойргоор чинь арлсан нам гарч ирсэн. За энэ удаад бас томсгосон тойргоор Монгол ардын нам тоглолтоо хийх чах шиг байна. Энэ бас санаа яг юу агуулж байна? Монгол ардын нам. Би одоо энэ намыг юу гэж харж байна? Юу агуулж байгааг юм би ямар бодлого боловсруулагч ямар бий биш. Зүгээр хөндлөнгийн одоо зүгээр сонгогчийн хувьд харах юм бол одоо энээс өөр арга алгаал гэж энийгээ тавьж шít. Ахад жижигсэн тойргоор одоо мажистараар хуучнараа явна гэвэл ард түмний эсрэг үүсэлтэд тулчих гээд байдаг.
Тийм ээ. Бүр онжиж магадгүй шүү дээ. Нөгөө юу н их олон. Тэгээд манайд одоо тэгээд энэ хоёроос өөр энэ хоёрын хэмжээнд одоо хүрээд ирэх гишүүнчлэлтэй тийм нам даанч алга л да. Бусд нь гарч ирж чадахгүй нэг намын дараа нэртэй нэг там ахтай. Тэгэл гүцээ. Тэгээд нэг телевиз юм болохоор зэрэг нэг болж аргийн хэргийг нэг ярьдаг. Би бол одоо бодгийн ерний зоригийн хэргийг одоо ерөөсөө бүр энэ улс төрөөс бүр хасах хэрэгтэй. Аль хэдийн одоо тэгээд нас ороод өнгөрсөн хүнийг одоо 20 хэдэн жил ингэж ярьж байдаг. Тэгэл Монголын ард түмний иргэдийг талцуулаад одоо ингэж эргэлдүүлж байгаа. Ямар шиг алга. Энийг ерөөсөө бүр ярихыг боловлох хэрэгтэй. Тэгээд нэг эдний хөтөл улс төр яриад ер нь улс төр хийгээл нэг зарим одоо тэр хүнд нэг хайртай байсан юм шиг. Тэр хүн байхгүй болоод энэ улс баларцсан юм шиг юм яриа л одоо тэгээд. Ямар өгсний хойноос ямар хүн өгөхгүй. Тэгээд хэрэгтний нь олоод илрүүлээд тэгээд тэр өгдөг ялын нөгөө тэгээд дуусгах юм шиг. Тэгэхээр ингэ зориуд ингээ айлгаал ингээл одоо тэгээд ингээл яриад. Ич биднес энэ улс төр энэ улсын хөгжүүлэх том юм ярмаар шүү дээ. Одоо энэ машин багталцахгүй байгаа юмэр энэ утаараа ярмаар байх энэ гэр хорооллыг одоо орон сууцшуулах энэ нийслэл хотод дэд үтцийг хөгжүүлэх энэ талаар бол одоо ерөөсөө хийж байгаа юм байна. Одоо Улаанбаатар хот бол уг нь манай хот жижиг л дээ. Зүгээр энэ хамгийн ойрхон одоо би нэг Америк энтер гэхээ байли. Зүгээр энэ хятад энэ Орос хоёрын зүгээр хамгийн наадлын одоо энэ Новосибирск ч юм уу хэд ирэн энэ хөх хоттой харьцуулал нийслэл хоттой төсөөлүүлэл үлгэж аваад одоо хөгжүүлж болмоор юм шиг санагдав. Тэгээд тийх ёстой мөнгөний ингээ идчихээс чинь зэрэг үр тавиал одоо тэгэл ард түмний хуурам ихлэх бодлогоор ингээл явахаас өөр ямар ч арга байхгүй болчиход байгаа. Зөвхөн юм хийгээд асар хурдцтай юм хийгээд тэгээд ийм бүтэн чадaltaй хүмүүсийг чинь зөв жолоодод зөв удирдаад зөв семинарлаад ингээ явж байгаа юм бол бид нар бол 10 жилийн дотор бол асар хурдан хөгжиж боломоор юм шиг санагдаж байгаа юм л да. Энэ дээр бас сонгуультай холбоотой тийм улсууд нь гарч ирж ерөөсөө тийм боломж өгөхгүй. Ерөөсөө боломж өгөхгүй. Тийм хүн гудамжаар энэ Улаанбаатар нийслэл хот 21 аймгаар дүүрэн байгаа байхгүй. Тэгээд тийм улсууд чинь нэг дуурж өгдөггүй, бөөгнж ингэж юу яадгүй, нэгдэж өгдөггүй, нэгдэхтэй зэрэг жагсаа цуглаан болоод ингээ жагсаа ихээр зөвшөөрлийг өгдөггүй. Жагсаад ингээ ирэхээр зэрэг дорн дараагаа баривчлаад ингээ яачдаг. Одоо ийм байж та. Манайд бол одоо хүний эрхчлөө ердөө алга үгэлж бол зөрчлөө хөвлгээл одоо тэгэл 2 сая торгон гээл одоо ингээ айлгадаг. Яг үндсэн хуулиндаа ингээ харахаар зэрэг жагсч болон цоглож болно, үгээ чөлөөтэй илэрхийлж болно гэж байгаад их заасан байдаг. Тэгээд яг хэдлийг ихлээр авчин бодог. Тэгэхээр энэ хоёр намаас одоо үрд хагацх хэрэгтэй. Одоо би энэ телевиз үзэж байгаа улсуудаас одоо дахиад гуйхаас өөр санаалаа. Энэ хоёроос хагацаад өгөөч гэж. Энэ хоёрд одоо гишүүнчл болоод хуваагдсан одоо би ардын намын хүн, би ардс намын гишүүн яадаг ч байсан намдаа өгнө гэдэг одоо нэг болж байгаа. Энэ 20 онд нэг болж байгаа. Ерөөсөө одоо мөрийн хөтөлбөрийн үзээд энэ өөр намаас нэг сонгоод үзээчдэг. Эдгээр ингээд нэг сонгохгүй өмжчихэд эдгээр чи өгөж өргөдөд байх юм ерөөсөй байхгүй шүү дээ. Хамаагүй та нараас илүү хагартлаа байжчихсан. Та нар одоо энэ улс төрчдийн энэ унж байгаа машин тийм ээ? Өмсөж байгаа хувцас, амьдарч байгаа орон сууц, авж байгаа цалин, за тэгээд идж ууж байгаа хахуул эдгээр та нар нэг өөрсдөө харьцуулаад нэг үзтээ. Өөрийнхөө амьдралтай харьцуулаад ингэ үзчих. Энэ Монгол ардын намын гишүүн хүн, ардс намын гишүүн та өөрийнхөө амьдралыг, өөрийнхөө гэр орныг, өөрийнхөө амьдарч байгаа нөхцөлийг эднэртэй нэг харьцуулаад нэг үзчихтэй. Тэгээ нэг эсрэг санал өгөөд хичээлгээд ингээ гоогаад байгаа юм л да. Энэ 2020 оны сонгуулийг
Одоо техник технологи хөгжөөд алсаас интернет орчинд бүхий л зүйлийг хийдэг болчлоо л доо алсаас те зохицуулдаг болчлоо. Энэ хар машинаар саналын хуудсыг тоолсон дээр үү, гараар тоолсон дээр үү? Ер нь алинд нь идэх вэ? Уг нь бол одоо энэ сошиалар одоо зөндөө явсан, телевизэд зөндөө явсан хар машиныг яаж санал өөрт дээрэмдэж болохыг Америкт тэр чиг нь харуулсан шүү дээ. Тэгсэн. Одоо бид нар хараад байгаа шүү дээ. Тийм ээ? Тэгсэн. Одоо Сааран самбууд гэдэг өгсөн саналыг Батцангээд болгодгийг одоо бүгдээрээ та нар харж байгаа юм. Телевиз үзэж байгаа манай сонгогч нар. Сошиалар сайн явуулж байна. Телевизийн зарим телевизүүд бүгд тайлбарлаад орчуулад ингээ гаргаж үзүүлээд байна. Тэгээ энэ Америкт энэ чинь бүгд халсан баг. Одоо би зүгээр хамгийн сүүлийн жишээ ярихад энтхэг орнод юуны хөргөний сан одоо дээд чатан сонгуул боллоо шүү дээ. Тийм ээ. 800 сая хүн саналаа өгөхөд тэр чинь сар 18 хоног үлээ тоолцлоо. Тэгж баг тэр хүн шахуу хүний өгсөн саналыг тэгэл гэж болж лээ шүү дээ. Тэгээд энэхгүй хар машинаар энэ хэмэг хар машинаар тоолно гэж тэгвэл шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр тоолохгүй л байна. Юу хар машиныг хэрэглэхгүй байхгүй. Хэрэггүй гэж үзэж штэ тэр ухаантай үзэж. Гар аргаар өмнө шудрыг таалчна гэж. За ер нь тэгээд энэ хөгжил дэвшлиг ингээд хойш нь татах. За авилгалчдыг өөгшүүлэх. Энэ төрөө албан хаагч нарын гэмт хэрэг одоо хийлгэх, өдүүлэх. Энэ одоо бүх юм энэ сонгуулиас болж байгаа. Сонгуул одоо яагаад буруу болоод байна гэхээр манай Монголын ард түмэн 2 намд хаваагчаад ингээ хоорондоо ард түмэн хоорондоо өрсөлдөд тэр эдрийг гаргаж ирээд байгаа. Тэгэхээр зэрэг энэ манан гэдэг юм чи хижээж устдахгүй. Одоо тэр яг энэ холдынхныг солилоод юу өөрчлөгдөж байна? Юу өөрчлөгдөв? Юу ч өөрчлөгдөв. Юу ч өөрчлөгдөхгүй. Яагаад гэвэл энэ хоёр чинь нэг юм чинь. Тэр бол ойлгомжтой. 72.8% төрийн албан тушаалтыг эзэлж яана гэж шүү дээ. Авилгалын хэрэг холбогдсон шалгагдсан хүмүүс. Энэ чинь энэ хоёр намын усал. Энэ хоёр намаас тавигдсан л усал шүү дээ. Энэ авилгатай холбоотой сонгуулийн асуухад авилга гэмт хэрэг толбогдож ял эдэлжсэн бол нэр дэвшихгүй. Одоо бид нэр энэ зөвлөлтөө энэ нэр дэвшихгүй үтгий хэлээ. Энийг одоо бүр улс төрөөс одоо бүр нэг мөсөн зайлыг хэлсэн дээр л дээ. Хизээч. Энэ баруун тийм хуультай улс зөндөө бий. Ер нь нэр дэвшигдгүй нэг. Тэгээд бүр гудамж нь гараад. Энэ пош мош бол тийм шүү дээ. Манай сонгогч нар бол одоо за бид нар 90 онд ерөөсө бүгдөө адилхан байсан. Хэлбэгт орж тарган малгайтай байсан, биш тарган малгайтай байсан. Энэ сонгогч нар ардын намын гишүүн таач тарган малгайтай, таас тарган малгайтай байсан. Тийм ээ? За 30 жилийн дараа та нар элбэгт орж ямар болж юу? Та ямар байна гэдгийг л ингээд нэг зөвхөн элбэтэйгээ нэг харьцуулаад харж байгаа. Нөгөө арчлал яаж талбай дээр тарган малгайтай л байсан. Баг бандгоос тарган малгайтай л байсан. 90 оны та өнөөдөр тарган малгайтай гал байгаа. Элбэгт орж өнөөдөр булган малгайтай. Тийм ээ? Тэгэл байх. Элбэгт орж ямар их олон үйлдвэр авсан байна энэ хүн. Тийм ээ? Ямар их тансаг болсон байна. Зөвхөн элбэгт орж ирсэн одоо элбэгт орж ирсэн авж ярьж байгаа хүн монголоор дүүрэн байна шүү дээ. Элбэгт оржоос өөрчлөсөн, элбэгт оржоос төрийн шагнал авсан ийм улсууд бол дургуун хөржлөг байх л та. Гэсэн элбэгт орж өгч байгаа төрийн шагналыг төр өгж байгаа болохоос юм элбэгт орж албан тушаалтай хугацаатай үедээ зүүжлөгж байгаа болохоос шүү. Би тамлагч юм бол би зүүжлэх шүү дээ. Өөр дайрж ирээд ямар зүүжгүй шүү. Тэнд бол манай Монголын ард түмэн хоортод байх хэрэг байхгүй. Төрийн шагнал төрийн од медаль гэж ойлгох хэрэгтэй. Очихын дээл очин хинчээсэн гардуулдаг. Жам ёсоор ол юм. Батлаг гардуулах юутай ээлжтэй гардуул хаал явж илээ. Энээ өмнө элбэгт орж тэрний өмнө энэ хоёр тэрний өмнө вааганд гардуулаад өгч илээсэн.
Тэр бол ерөөсөө тэр хүн өөрөө хувьяасаа өгч байгаа юм биш. Цоос гоёл тэр хүн үйлдвэрлэцгээд мөнгө өгөөд үйлдвэрлээд тэгээ ацраа чамд зүүж өгöd байгаа биш л дээ. Манай монголчууд тэгж ойлгоод байгаа. Сонгуулийн хугацаа хандив хэмжээг бас нэмээд авлаа. Гэхдээ хандив яах вэ? Тэр хандив өгж болно. Одоо тэр барьцааны мөнгө гэж манай ардс намч одоо аймаар 100 сая. 100 сая аваад эхэлчлээ. Тий. Тэр жил 8 онд Эрдэнэ хувь өгнөгээд Монголын ардм 1 сая төгрөг өгнө гэж ардс нам амлаж ирсэн. Тэгсэн. Тэгэхэд Монгол ардын хувьсгалт нам сая 500 өгнө гэж амлаж. Тэгж гарч ирсэн. Одоо Монгол ардын нам бол 100 сая биш 100 гаруй сая төгрөг нэхэхээр болгочихж байгаа байхгүй. Их хурл нэр дэвших хүнийг. Ингээ авч хооронд ингээ өрсөлдүүлээд хооронд өрсөлдөж байгаа байхгүй. Одоо хаацнаа одоо ардын нам бол үгүй энэ нөгөө 60 тэрбум чинь одоо бүр сайхан ил явдаг болох юм шүү дээ. Хичээ 100 байсан. Бүр ил. За тэгээ ийм одоо намд өгнөөгөө яриа сууж байгаа хүмүүс цаа чин сүнтэй байх юм манай монголчууд. Би тэр Вагнер Азийн энэ тэр нэг монгол хэлтэй нэг Америк залуу байна шүү дээ. Одоо нэг 40 орчим насны. Тэр залуугийн тэр хэлсэн үгийг одоо манай монголчууд энэ их сайн үнэ үг гэж ойлгох хэрэгтэй. Энэ монголчууд яасан тэнэг улсууд вэ гэж эхлээд тэгж байна. Яаж ийм гэсэн. Өөрийнх нь мөнгийг хулгай хийж аваад тэгээ өөрт нь буцаараад ингээд авилгал болгоод өгөөд байхад аваад ах энэ ямар хач улс вэ? Манай Америкт бол өдийд бол тэр хүн бол байхгүй болсон гэж. Тэгж ярьж байна. Ярьсан. Олон нийтийн хэвлэлээр ярьсан шүү дээ. Сошиалос явсан баг тийм. Чи харсан үү? Харсан. Уус тэр хүн болгоодсэн биш л дээ. Угаасаа бодит байдлыг л угаасаа хилцсэн бэл. Тэр нэг нийтлэлч, олонний танилаас нийтлэлч үл хэлсэн байсан шүү дээ. Одоо та хэд ингэж явж байгаа чинь одоо та хэд хогч нэ гэдэг. Бараг шулуухан шудраг хэлсэн. Тийм. Гэхдээ хан тийм л гоо. Ерөөсөө тэгэл энэ тэгсэн мөртлөө манай хийхсэн нам хэрэггүй айлт их юм. Тэр нам хийж явж болно. 100 нам ч байсан юм. Тэнд дотор шоу гараад таны төлөө бид нэр ингэж ажиллана гэж байгаа тэр намын мөрийн хөтөлбөрийг танаас уншил та. Уг нь хувьсгал их цаг олцоод байна сонгуулийн хувьсгал. Тийм ээ. Тийм. 90 онд одоо тэгэл энэ улс төрийн давчаа гэж одоо ерөөсөө бүр ёстой хогийн хулгайч дээрэмчд тэгэл одоо зураг мөрийг авч хаяал шидээл ураал өшөөг нь буулгаад буддаг цацаал одоо ингээл ихэлсэн. Одоо тэгсэн чинь эдгээр бүр улсын баатар хүртэл өгч штеп би энд. Бүгдээр гавьяат. Тийм ээ? Гавьяат хуйлж, гавьяат эдийн засагч. Манай багш хамчигдаж гавьяат эдийн засагч. Манай дөрөлгөө гавьяат хуйлж нөгөө од медаль авахгүй гэдээс нөгөө Батбол хамгийн их орилж исэн юм шүү дээ. Одоо энэ шагналыг бүр байхгүй болох хэрэгтэй энэ төр. Тэгсэн чинь бүр хамгийн том одоо шагнал нь улсын баатарын аваа зүвтсэн. Тэгээ одоо хөөхтэйг нийлээ мөнгө идчихсэн тэгээ явчихлаа шүү дээ. Улсаар 14 төгрөгийн хохирол учруулсан гэдэг хөөхтэйг аялаа. Хоёлаа энэ нэг зүйл дээр бас энгийнээр иргэдэд ойлгогдохоор тайлбарлая. За 2020 оны сонгуульд Арслан нам нэр дэвшигчээс за 100 сая төгрөгнөөс дээш мөнгийг авна гэж байна. Улсын хурлын гишүүн болцсон тохиолдолд за цалингаас гадна за зөвхөн төрийн албан агчийнхаа орлого, цалин мөнгө, бусад орлогоос хамаараа сард ер нь яг хэдэн төгрөг авдаг юм бэ? Цалин гэж. Их хурлын гишүүн мэдгүй одоо би мэдгүй шүү дээ. Таныг байх. Намайг 850 мянга гэлээ тийм л шүү дээ. Сая өрдгөл шүү дээ. 8 онд. За одоо тэгвэл за хамгийн дээдлээ 2 сая төгрөг гэж бодоод үзье л та. Тэгэхээр чинь жилийн 24 сая төгрөг. Эдгээр чинь наад тэр 20 цалингаа юусэн мэдэхгүй. Хэдийг авч байгаа гэж яг ингээл картаар цалин орчих. Тэр нэг цалиндаа нэрэхтэй сонирх юм биш. Хамгийн гол нь тэр яамд хуваарлагдж байгаа тэр төвшин мөнгийг л одоо гар өсгөх зорно шүү дээ. Тэрийн нэр бичин дарга сайд 2. Энэ 100 саяыг бол юуны төлөө өгж байгаа нь бол тэр 100 саяыг бол ерөөсөө тэр ганцхан төсдөөс л болно. Тэрний төлөө л өгж гарч ирж байгаа. Одоо нөгөө үндсэн хуулийн өөрчлөлтөөр ерөнхий сайд нь гадаад харилцааны сайд, сангийн сайд, хууль зүйн сайд энэ чиг үүргийн яамны сайдууд нь их хурлын гишүүн байж болно гэж хийчих шиг болно лээ.
яг тоол тавина л дээ. А ер нь бол зүгээр би бол намайг байхад л ярьж ирсэн. Яг ерөнхий сайд, гадаад харилцааны сайд, сангийн сайд, хууль зүйн яамны сайд энэ дөрвөн яг давхар албан тушаал хасч болох юм аа гэж. Нэг аж ахуйн ажил өөрчлөлтөд хийдэг юм чинь. Бус нь бол дан тендер маш их тендертэй шүү дээ. Жишээ нь дид үтцэн яам бай, уул уурхай яам бай, эрүүл мэндийн яам бай те, боловсролын яам бай. Дандаа нэг тендертэй яам байна. Эрчим хүчний яам бай. Жинхэнэ нөгөө ахиу хүмүүн тавиад иддэг. Тэгээд төслөө. Би тэгээ нэг одоо нэрийг хэлж явах гэж байгаа. Нэг дид сайдтай тааралцсан. Одоо яг ажиллаж байгаа. Тэгээ өөрийнхөө яамны сайдыг хэлж ин лээ. Юусе бүх тендер өөрөө ингээд гастай бацчих юм. Дид сайдад ерөөсөө хийх ажил алгаа гэдэг. Тийм гомдол мэдээлэл. Тэгэхээр зэрэг бус яамны сайдад бүгд адилхан байх нь шүү дээ. Би одоо энэ яамны сайд хийж байгаа энэ хүмүүсийг би бүгдийг мэднэ. Ямар байсан, анх ямар байсан. Одоо ямар болчиход байгааг. Ямар их амархан дүргэн байж. Одоо энэ хэрвээ одоо бид нэр 20 оны сонгуулиар одоо жангаагүй хүн шиг дүн энэ ард дүн итгээд сонгуул санал өгчих юм бол энэ төрийн албан агч нарын энэ авилгал авсан төрийн албан агч нарын ялыг 2 дахин нэмэх хэрэгтэй. Жирийн иргэнээс. Тийм хөл боловсруулах гэж бодож байна. Одоо ч бол эсрэгээр хамгийн хөнгөн ялын л аваад шүү дээ. Олны танил гэхээр. Үгүй авахгүй байна. Одоо зүгээр ерөөсөө 2461-64-т нэг сар болдог. Тэгээ нэг жил таслагддаг. Нэг юм уу 2 жил. Тэгээд буцаад энэ хонхын дамжин өнгөрүүлэлт байж байгаа. Тэгээ ял дууслаа гараад ирчихсэн. Нэг бол хэргийн ханган шатны шүүхийн шийдвэрийг дунд чатанд нь үүсгээд байхгүй болгоод одоо жишээлбэл мөрдөн байцаалт буцаагаар аваад ирж шүү дээ. Тэгээ ингэж л нөгөө хөө хэлцэх хугацаа тэрийг хүргэх гэдэг шүү дээ. Энэ хөө хэлцэх хугацааг бол дахин сэргээх хэрэгтэй. Энэ цаазын ялыг одоо дахин сэргээх хэрэгтэй. Тэр олон улсын конвенцээс гарах хэрэгтэй манай бол. Гэхдээ Америк ялд ийдэх юм. Америкийн зарим мужууд чинь цаазаар авах ял байгаа шүү дээ. Бүр тэр үтгээд бүр цаазаар авахдаа цахилгаан сандлаар авна. Нэг бол буудна, нэг бол дүүжлэн гэдэг. Нэг бол унтуулдаг тариагаар тарж цаазаар авна гэдэг. Бүр ийм ялтай байж байгаа шүү дээ. Америк өөрөө цаазаар авах ялтай шүү дээ. За нэвтрүүлгийн цаг бас дуусах тийш ханд чинь. Би бас сүүлийн асуугаад намууд мөрийн хөтөлбөрөөр сонгуулиар өрсөлдөг. Зарим нэгэн нам халамж яриад аль хэдийн эхэлж гिचээ. 2020 оны сонгуульд намын юуг нь харах хэрэгтэй вэ? Зөвхөн халамжийг хараасах хэрэгтэй вэ? Үгүй. Одоо 20 оны сонгуульд одоо манай Монголын сонгогч нар одоо ер нь бол энэ хоёр намаас салъя гэдэг агуу том ойлголтыг бий болгосон байлээ. Би маш олон орон нутгаар явсан. Хүмүүс ярьж байна үгүйс. Би өөрөө явсан. Ард иргэдтэй уулзсан. Ерөөсөө яадаг ч байсан сална гэж байгаа. За салахгүй гэсэн бодолтой бас нэг шан харамжийг өртдөг. Тийм албан тушаалыг өртдөг гишүүднээс чинь бол бүр ягац нэмэр байхгүй. Тэднэрт бол тэр улсын ирээдүйг бол ерөөсөө хамаахгүй. За энэ хоёр намны мөрийн хөтөлбөр бусад намуудын сонгуульд орж байгаа намуудын мөрийн хөтөлбөрийг харах хэрэгтэй. Гэхдээ Монгол Ардын нам Ардс нам хоёрын мөрийн хөтөлбөр, урд онуудын мөрийн хөтөлбөрийг 92. За яг 92 оны жасраа юуныхыг болж хасаад 96, 2000, 2004, 2008, 2012, 2016 оны мөрийн хөтөлбөрийг л уншиж байгаа. Тэн дотроос юу биелж вэ? Бийсэн нэг ч байхгүй. Нөгөө 72% за нөгөө сая төгрөг, нөгөө сая 500 мянга, нөгөө алдар дэлхийн одонгийн мөнгө цалин, нөгөө нийгмийн халамжийн юмнууд бүх юмыг та нар зүгээр өөрөө садахгүй хүүхдүүдээр уншуулад ингээ үзээрэй дээ. Сошиалч бэлэн байгаа шүү дээ байж байгаа. За ингээд энэ хоёр намын хуурм эхлэх бодлого 30 жил яг ингээ үргэлжилсэн. За бид нар графикээр одоо миний тэр хамгийн гол ихэнд яасан тэр график байна шүү дээ. Одоо бид нар бол энэ доллар яг одоо энэ хоёр намыг ингээд сонгох юм бол
Энэ одоо энэ 2018 онд 2012 он 19 оны байдлаар 2732 төгрөг ба шүү дээ. За энэ хоёрыг сонгох юм бол эх оны 3 сар ихэд бид нар 3000 дээр зогсно. Яагаад гэвэл одоо ерөөс он гараад баахан төлбөр гэж. Одоо эдгээр нөгөө өрийг өрөөр дарахын тулд олон улсын валютын сангаас эхэлж гуйна. Олон улсын валютын сан бол эдгээр бол амар хүнд шахалтанд оруулна. Танай тэр татвараа энэ дат. Саяны энэ нийгмийн даатгалын шимтгэлийн 2% нэмэгдэх чинь олон улсын валютын сангийн даалгавар шүү дээ. Иргэдээ ингэж мүүлж. Олон улсын валютын сан гэдэг бол тэр улсыг одоо ерөөсөө ядуу байлгахад зорилготой юм ус. Тэгэх дөрвөл эдгээр харин зүгээр энэ 90% хятадтайгаа хөдөлთა хийж 10% нь Оростойгоо хийж байна. Тэгээ энэ хоёртойгоо одоо эвдээ найртай тэртээ дөрөв нүүгөө явчихгүй гэж байна. Энэ хоёрынхаа эвийг олоод энэ улсаа хөгжүүлэх нь хамгийн зөв зам. Энэ хоёрыг дээгүүр нь даваад манаар халддаг улс ч гэж байхгүй. Тэгээ эдийн засгийн бодлогоо бид нар шал өөр төвшингээр шал өөрнүүдээр харж хийлтэй зүгээр одоо даанч манай Монгол улс нэг сайн тийм ойлгохтой эдийн засгч энэ телевизээр лав ярьж харагдахгүй юм зүгээр бас гайгүй улсууд гадаадд бас ажиллаж байгаа банк санхүүгийн байгууллагад ажиллаж байгаа залуучууд хүмүүс бай тэднийг одоо ерөөсөө бүр зориуд хатчих бүр бодлогоор ахуй хангамж орон сууцны сайжруулаад цалингийн өндөр тавиад ингээ банк санхүүгийн байгууллагад ажиллаулаад одоо энэ юм мэддэг хүмүүний төрд сайн ашигламаар байна. Гэхдээ ашиглах гэдэг чинь наадвал чинь өөрөөсөө нөгөө доошоо ороод тэднийхээ доор орчих гээд байгаа учраас тэр өндөр мэдлэгтэй боловсралтай боловсрсон нөгөө залуучууд хавцарч ажиллахгүй. Хавцрах сонирхол байхгүй. Тэгэхээр энэ лоорчингуудыг л одоо яаж хийж байгаа вэ? Одоо тэр хар. Одоо энэ юусоо энэ их хурлч бүр эмхтэй өгөө дээрэмчин болсон ба шүү дээ. Одоо тэр ундрмаа нөгөө нийгмийн даатгалын мөнгөийг аваач тэр зэрэг байхгүй болгоцсон. Тэгээ одоо тэг энэ хүн зүг зүгээр байгаад би юу гайхаад. Тэгээд тэр хадгалж эзэмшигчдийн мөнгөийг төрөөс төлсөн юм шиг. Хадгалж эзэмшигчдийн хэсэг жагсчихсан чимэг баалга болсон. Тэгээ нийгмийн даатгалын мөнгө нь одоо тэг хайцсан. Хин аваад хайшна. Би бол төшийн цоргоо нөхцөн байх ч бодож байгаа дэргээр. Хараач бүгдийг нэгдээд уучааг байх л та. Бантан боруулсан зүгээр байж л. Эмхтэй хүн шүү дээ. Эмхтэй хүн. Тэгээ юм идэг эмхтэй хүн алга байна шүү дээ. Тэгээ манай монголчууд айгүй энэ сошиал ертөнцийн яг зарим талдаа хүний алдаад дутагдлыг цаахан үнэн зөв бичхийн зарим жаахан дэгсдүүлээд зөвхөн хитрхи тийм нахаалны бас тэгж болохгүй. Энийгээ эдийн улгааг дээр нь хийж байгаа ч гэсэн соёлтой тэр хүний иж уусан юм үнэн зөвөр нь бусдадаа ингэж ойлгуулах нь зөвлөлтөө. Ингээд одоо бид нар чинь энэ он гараад бид нар чинь шинэ 90 100 эхлэж шүү дээ. Тийм ээ. Одоо бомбын 90 одоо 160 шинээр эхлэх гэж байж юм бид нар. Энэ 21-р зууны ихний 20 жил нь өнгөрчлөө. Дууссан. Бид нар ямар ч амжилтгүй өнгөрөгдсөн. Одоо энэ 2 дугаар хагаст тэгээ хоёр ертөнцийн дээр одоо 2050 он гэхэд бид нар юу яа нэг одоо байгаа улсууд хинхэн байхгүй болцсон байх юм билээ. Тийм алсын юм яриад ирэхгүй л дээ. Ойрын 10 жил бид нар яаж хөгжих вэ? Яаж энэ утааг бүр юучгүй болгоод энэ замын төвчрэл энэ Улаанбаатар хотыг яаж сайхан хөгжүүлэх вэ гэсэн юу байна. Надад нэг Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий юу байдгийг маань дээр үед Оросуудын хийсэн нэг нам хотын цагаанд байхад энэ нэгдүгээр хороодлын зур төвшиг энэ Оросууд ирж хийсэн шүү дээ хотын зүг цагаан дээр. Тэгэхэд нэг айгүй гоё ерөнхий төлөвлөгөө зөв нооргуулж байгаа орхицсан нэг тийм төлөвлөгөө над байдаг. Тэгээ Оросуудыг хэрэгсэхгүй тэгээ орхичих нь би аваа хадгалсан байдаг. За баярлалаа. Бас өнөөдрийн хөгжлөлгөөр нэвтрүүлгээр өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол улсын эдийн засаг эрхий авч ирв. Одоогийн улс төрчид за авилгал хэл ахуйтай эрхий яаж холбогдов? Улсын их хурлын за парламент улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг одоо батллаа. Энэ дотор юу баг тав гэсэн маш олон сэдвийн хүрээнд бас ярилцсан даа. Баярлалаа. Нэвтрүүлгийн цаг бас энэ дөрөв өндөрлөж байна. За тэгээд яг дараагийн нэвтрүүлэг одоо би энэ ондоо багтаж баг хийгдэхгүй байх гэж бодож байна. За бид нар дахиад шинэ одоо ёстой сонгуулийнхаа 20 оны сонгуулийнхаа жил
хөгжлийн хөтөлбөр нэвтрүүлгийн дээр ярих баг. Өшөөр ярина л да тийм ээ. Ярихыг бол хааж байгаа. Зүгээр одоо ингээ хэлэхэд би нэг юм ахаалын сонгогч нартай хэлэхэд энэ 20 оны сонгуулийг бид нар буруу одоо яг энэ хуучныхаа арга барилаар хууртагтаад 20-30 мянган төгрөгийг аваад тэгээ саналаа өгөөд ахаад энэ хоёрыг гаргаж ирээд хамтарсан засагч юм уу? Нэг бол одоо нийгэм намгайлсан ийм засаг байгуулагдах юм бол би Монголын ард түмэн минь манай улсын энэ улсын үндэсний аюулгүй байдал яригдчих л шүү. Гэдгийг л одоо та бүхэн ясна нэг ой толгоонд та нар яг 30 жил бидний амьдралдаа хууртагтаад ингээ өнгөрчлөө. За үр хүүхдээ дараагийн энэ нөхдүүдийн үр хүүхдүүдэд дахиж ингэж өв зарламжуулж өгөөд ахаад хүүхдүүдэд ийм ойлгомжтой байдлаар явуулах юм бол одоо юу Монголд хүн болт ирсэн хэрэгэл. Тийм учраас сонголтыг энэ өөр хийн гэж инлээ. Тэгээд тэр хийн гэж байгаа тэр бодолтой хүрч энэ шинэ онтойгоо золгоороо 20 он гэдэг бол зүгээр нэг 20 он биш. Монгол улсын яста аюулсны аюулгүй байдал зөв зам руу явах, буруу зам руу явах гэдгийг Монголын ард түмэн сонгогч нар эдийн намын гишүүнчлэлийг ярьж намдаа өгнө гэж ингэж буруу ярьж буруу бодож 30 жил өгснөөгөө одоо нэг удаа орхио. Энэ бол таны хүүхдийн ирээдүйн төлөө өгөх санал өөрийнхөө төлөө биш. Өөрийнхөө төлөө 30 жил хуурцагтаад өнгөрцсөн. Тийм ээ? 30 настай байсан 60 нас хүртэл хуургацсан байхгүй. Тийм учраас одоо таны өөр хүүхэд ач 30 нас ч байж байгаа гараад ирсэн байж байна. Түрүүч сайд сонгуулаад гэж ажил хөдөлмөрлөг ороод ач зэгээ үзэж байгаа шүү дээ бид нэр тийм. Тийм учраас яг ч гэсэн энэ хоёрыг л унах хэрэгтэй. За бүр шулуух. За баярлалаа. Нэвтрүүлэг. Ингээд тэгээд одоо энэ 20 оноос сайхан ухтаад одоо нэг настрын төлөв шиг тийм ээ. Хоорондоо одоо их өөр мөр ярилгүй шиг ингээд сайхан тайван энэ шинэ жилийн өнгөрөөчөөд ахаад шинэ 90 бомбога 90 үеийн орохдоо цагаан сараар нэг сайхан зоолгож орж байгаа. За тэгэл сонгуул руу галаа одоо тэгээд бид нар хүчээр залрагдаад орж байгаа. Тий. Манай хоёр намын гишүүднэр манай хоёр нам айл хэдийн сонгуульд орсон. Та бүгдийг хуураад явж байгаа. Одоо цагаан сараар нэг сайхан хаддугаараа зоолгож яваа тийм ээ. Зоолгоно цагаан сараар бахан хугацаа нэтэрсэн шоколад чихэр тараага явж байгаа гэдэг одоо бас сошиал дээр бичсэн. Бити хууртагтаарай л гэж. Өөрийгөө бити хуураарай, өөрсдөө бити хуур. Цаа чинь энэ улс их орон зүйн байна шүү. Одоо 30 жил хуурагдсан болоо. За ингээд эрүүлэнг хамгийн гол нь эрүүл инкийг хүсэн ерөөөхөд энэ хоёлаа нэвтрүүлгээ. Өнөөдөр нэвтрүүлэг өндөрлөө. Тэгэхээр танд бас шинэ оны мэд. За тэгэхээр 2020 он мэдээж 2020 он шинэ жил, шинэ он үнэхээр Монгол улсад одоо аз хэмээр авчирсан жил байх болно. Таал зөв байж чадах юм бол 2020 оны сонгуулиар шинэ Монгол улсыг бүтээх болно. Ингээд та бүхэндээ бас заавдахгүй болох шинэ оны мэндийг хүргье. Баяр та үзэгчдээ.